Тэгээ сумын соёлын төвүүдэн дээр хурж ирчээд байна. Тэгээд энэ одоо санахын жаргалтай нутаг мөн гэдэг ингээд энэ сайхан гэрэл совраг гэх юм уу да дуун шүлгийн аялгаа. Тэгээ энийг манай аав зөхөөс манай аав давг тарч гэдэг. Та нэг сайхан нутаг орондоо ирсных нэг сайхан нутаг орныхаа тухай хийжсэн ажил үйлс амьдрал ахихад байгаа нэг тавчгаа ярьж та. За Цэцэн суманд бидний ургийн байр тэмдэглэхээр ирч чад байна. Ургийн байраа нутгийн сусланга баруун булгад хийж байгаа. Тэгээ сумын төвөөр орж ирлээ. Сумын төв маань урд өмнөхөөс их хөгжсөн, олон барилга баашинтай болсон, бас эмх зэгцтэй болсон баяртай байна. Тэгээ бидний соёлын төвийн үүдэн дээр зогсож энэ Чулуунхүүгийн Монгол улсын гавьяа жүжигчсэн Чулуунхүүгийн нэрмжит соёлын төвийн үүдэн дээр зогсож байна. Соёлын төвийн үүдэнд Чулуунхүүгийн хөгжим миний шүлгээр энэ дун сувраг, дун хөшөө босгосон энд байж байна. Сайхан болсон байна энэ хөшөө. Энэ дээр одоо Цэцэн улсын 60 жил, сургуулийн 70 жилийн зориулан бүтээв. Аялгау Могч Чулуунхүү шүлгийг давгдарж санахын жаргалтай нутаг гэсэн ийм дуу байгаа. Энэ дууны аялгуун сайхан, шүлгэн сайхан, нутгийн дуул байнга дуулж ягаад бид баяртай байдаг. Шүлгэн иймэрхүү юм байна. Цэтэн цэгээр энэ нутгаа цэцгэлүүл жимсүүл саналаа. Чэжний хитэн нөхтийгээ цэнгэлтэй жаргалтай дурслаа. Холдоод явхад хорогдмоор хоногийн тоогоор бодогдох сайн явахын өрөөлтэй санахын жаргалтай нутаг минь үзээ. Хүйтийн гадуутай цуслангаа хүнтэй малтай саналаа. Хүлээгээд суух таануусыгаа хүргэттэй бэрэгтэй дурслаа. Аршаан булгийн дэнжээ адуутай айрхтай саналаа. Айлсах сайхалдах олныгоо айнатай жаажатай дурслаа. Зураг шиг харагдах нутгаа зунтай өвөлтэй саналаа. Зулай нэмгийн хөгштийг зултай номтой дурслаа. Төшиг нөмөртөн жаргах төмөн олны шүтэн болсон төвдөвтэй Батцуур хайрхнаа. Түүхтэн домогтой дурслаа гэсэн шүлэг бичсэн. Тэгээд энэ одоо million дуудагддаг дуусан. За энэ сумын төвийн тухай, сумын соёлын төвийн тухай дурсвал төв гандан хэдийн тухай дурсвал бас дурсах юмнууд байдаг. Энэ төв гандан хэдийг 1990 онд бидэнд санаачилж одоо бие толгойлоод бүрүүжүү магсар тэгээ нацагдаж бидний оролцоод ингээд эхэлж байгуулж ясныг бодоход сайхан болжээ. Энэ гандан хэдэд 100 гарсан настай гончиглам тэрүм гаруу төгрөгийн 20 гаруйт ирсэн Алтан жолоо группийн захирал юм лээ. Алтан жолоо группийн захирал чинь инк манай сумх юм уу? Биш ээ. Баян хонгор аймгийн. За. Алтан жолоо группийн захирал энд бас том хөрөнгө оруулалт хийсэн. Тэрүм төгрөгийн хөрөнгө. Ягаад гэсэн бэ? Тэр гончигламын шав юм байл. Гончиглам тэр Алтан жолоо группийн захиралд одоо хайр хшгээ өртөөж халуун жинхрэлд нь дурсаж байсан ийм төвхтэй. Тэгээд нутгаа харахад сайхан байна. Тэгтээ хиймээр юм их байгаа юм байна. Тэгээд ингээд бидний соёлын төв харж би ноёдлон өнгөрсөн жил соёлын төвдөө бас сая гаруй төгрөгийн ном бэлгэлсэн. Тэр номыг улсууд уншиж байгаа хахад найдаж байна. Өнөөдөр амралтын өдөр юм байна. Бид тэгээд эргээд энэгээр явж байна. Аав нэг нэлээд олон дуутай та дуунуудынхаа тухай нэг тавчхан яриад тач. Гээ нэг 20 гаруй дуу дуудагддаг юм аа. Гэхдээ тэр том алдартай хөгжмийн зохиолчтой би их ойр дотн биш. Эрдэнэ хотод байдаг Дамдаржаа гэж хөгжмийн багш байдаг. Тэр миний 10 гаруй дуунд аян шисэн. Тэргээр их дуулагддаг. Өгнүүд нь сайхан байна гэж улсууд их магтдаг. Тэгээ тэрэн дээр бол Цэтэн цэгийн тухай бас нэг шүлэг байдаг. Тэрэнд аян шисэн. Тэр морин хуур наадам сайхан дуу даваа сүрэн гэж дуучин дуулж соёлын тэргүүний ажилтан байсан. Тэр дууч олонний талархыг хүлээжсэн. Тэгээд өөр намсраанууд дуулсан, Бацүх дуулсан олон дуунууд би Батбал дуулсан тий. Миний дуунуудыг олон хүн дуулсан. Энэ манай аймгийн нэртэй, цолтой, гавьяатай, шагалтай хөгжмийн дууч зөвөрөө дуулсан байдаг. Би талархалтай байдаг. Далантай гэхэд чинь одоо очирваны бүсгүүжүүлэгсэн дуугаар дуулаад клип хийлгсэн байгаа юм. За гих мэт олон юмнууд. Намсраанаар дуулдаг чи үлээ. Ээж та гэж. Тий. Даваа давааны цаанаас за би барч дагуулад очих. Даваа сайхан хана дагуулад очих хантай болсон шүү хөөмөнд гэдэг. Тэгээд гих мэтийн дуу. Тэр нэлээд төгсөн дуу. За тийм. За баярлалаа тэгээд. За
Манай сум хоёр хөдөлмөрийн баатартай гам бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Эренчин гэж хоёр Малчин баатартай сумаа. За энэ соёлын төв бол манай соёлын төв юм баггүй. Соёлын төв. Монгол Улсын гавьяат жүжигчин хурандаа Чулуунхүү гавьяатын нэрмж соёлын төв. За ингээд Ангаа ухааны Амгалан Баатаргаа манай энэ давгцрах манай давгцрах Ангаа ухааны доктор Монгол Улсын гавьяат. За Нанзад оржих маань энэ одоо Монгол Улсын гавьяат барилгачин. За сая миний ярьсан нэг ярьслаас вангийн даргач нь бол ардын хурлын депутат байсан хүн шүү дээ. За энэ Төмөрбаатар дарга гэдэг. Төмөрбаатар дарга манай сум нэгдлийн дарга байсан. Сонгын төдөлтөөр бас нэлээд ажилласан баха. За энэ нэг уяач содном цаг байна. Манай сум. За энэ Очрот Аажа даргач алдартай тэр үеийн 3 очрот байсан. Монгол Улсын ерөнхийлөгч очрот, Ардын намын ерөнхий нэрийн бичгийн дарга очрот. Тэгээд Завхан аймгийн засаг дарга очрот гэж байсан. За Энзэн давг ахын Батмөх дарга байна. Аймгийн дарга байсан гэдэг. Ийм алдартнаатай. За энэгээр даагуур дандаа гавьяат малчтууд, улсын авраг малчтууд ингээд. За юу байна? Улсын авраг малчин төмөр, улсын авраг малчин Байлжинэм, улсын авраг малчин Тулгаа, улсын авраг малчин Баянбат, улсын авраг малчин Эрдэнэбаатар, улсын авраг малчин Чимэддорж, улсын авраг малчин Галаарай. За бас морь үйдэх сайхан байгаа. Улсын авраг малчин Сүхбат, улсын авраг малчин Дэлгэр сайхан. За улсын авраг малчин Баянмөнх гэдэг одоо сүүлийн залуучуудаас гарч ирж байгаа. Улсын авраг малчин Бүджөв, улсын авраг малчин Хадхүү, улсын авраг малчин Намнан, улсын авраг малчин Дашторж 2019 онд улсын авраг малчин болсон. Улсын авраг малчин Цог, Эренчгийн Цог төмөр, за улсын авраг малчин Нансал, улсын авраг малчин Санграв, улсын авраг малчин Ролзодмаа, улсын авраг малчин Баат, уран дархан Баатар гэж Баатар дархан гэж манай хөөхт ахтлаадаа дархмаас. За Цэрэн Дашх манай нутгийн зөвлөлийн дарга олон жил ажилласан да зохион бүтээгч Цэрэн Даш улсын авраг Ганзүг Монгол Улсын зохион бүтээгч Ганзүг гэдэг. За энд одоо бас нэг энэ дээдлийн хүмүүсээс бас танилцсан. Гамбол Баатар Ухнаага одоо гавьяат багш Ухнаага, Яндаг гавьяат эдийн засгч Яндагт Монгол Улсын гавьяат шиг багш Гомдорж ах маань ингээд. За Монгол телевизэд олон жил ажилласан Монгол Улсын соёлын гавьяат сэтгэлтэн Мөнхтөр ах маань байна. Цолмон соёлын гавьяат сэтгэлтэн Цолмон гэд бүжиг хүн байгаа. Гавьяат багш Цэрэнхөө за Даваачмэг Монгол Улсын гавьяат тамирчин бас монголчуудынхаа нэр алдрыг олон түмэндээ түгээсэн. За гавьяат багш Алтан Туул, за гавьяат багш Ардын хурлын депутат Базрын Цэрэн Норж гэж хүн. За ийм алдарнуутай нутаг байна манад гэдэг. Завхан аймгийн Цэцэн улс сум. Энэ миний төрсөн нутаг. Тэгээ төрсөн нутагтаа бас нэлээд хугацааны дараа чинь би Монгол орн дээр нэлээд явсан боловч ягаад ч юм сумаа тойроод байсан. Тэгээ одоо ураг удмын баяр хийгээд аргагүй ирэхэнд одоо ирж байгаа гэх юм ба. Энэ цагаан аваа гэж энэ хүүхдийнхээ дурсамжаа ярих гэж байгаа байхгүй. Эндээс бид нар ингээд нэг өвөл болчдөг, гулгадаг, хавар болохтой нэг плетэ ийшээ гарч уншдаг тийм газар байхгүй. Тэгээ гулгахтаа яадаг үгээд гэхдээ нэг тийм байгууллага тэр үчин пар гэж байсан юм а. Одоо тэр парнаас нэг 2 секцийг аваад нэг талын нэг цөмөлж хугалж агаад тэгээ нэг талаар ингээд гулгадаг. Тэгээд ухаан жалууг л явдаг. Яаж өгдөггүй байсан юм мэдэхгүй одоо тийм л байсан. Энтлийнхэн одоо энэ хэсгийнх нь сумынхын зүүн тал байхгүй. Зүүн талынхан гэдэг. За энтлийнх нь одоо ийшээ энтл рүү хараад. Энтл баруун талынх нь байхгүй. Энэ манайх энэ баруун талнаас манай хашаа тэнд харагдаж байна л да. Тэгээ баруун зүүн талаараа нийлж байгаа түүхтүүд хоёр талцж байгаа зодтолддог нэг л дгөө чулуугаар байлддаг байсан шүү дээ. Тэгэл манай үеийнхэн ч та чулуун байлдаал хийж өссөн. Тэгээд ээж аавч нэг чулуунд оногдчиход тусаа гоожуулаад очих дээр ээж аавч урдаас загнаа хийдэг. Хогч нь яах гэдгсэн ингээл
Тэгээ нэг тийм хүүхэд насны амьдрал юм хиндж баригдахгүй хагас зэрлэгээрээ тийм эрхчлөөтэй өссөн нь бол энэ тийм Монгол хүн бол төлөвшөд үнэхээр чухал байсан юм байна гэж ойлгож байна. Энэ хүн манай ходог байгаа. Тэгээ өвөл болохтой нэг тийм эсхий готлон дээр канки гэж хүлж жагаад ингээд нэг тийм модоор ирчилж хүлж жагаад тэгээ энэ дээр ингээд гулгадаг. Тэгээ дэлгүүрт хаяа нэг тийм нэг цагаан авдар модон авдартай чихэр боо ирдэг байсан юм уу хаашаа юм одоо мэдхгүй. Тэр үед нэг тийм улаан мод ирдэг байсан юм аа. Тармил гэд нэг тийм мод. Тэр модыг олж аавна гэдэг бол тэр нэг лич хийн гэд тэр модыг олж аавна гэдэг бол бас л хөөхтөд дундаас л бас л их чухал чеканы л ажил байсан да. Тэр модыг олж аваад дундуур нэгээр тийм төмөр улаасгаж байгаа цоолоод тэгээд нэг тийм юу хийдэг нэг сураар хүлчаал тэгэл энэ уулан дээрс гулгадаг одоо энэ тойроод гулгадаг энэний цаатлаас гулгадаг газрууд байгаа. Тэгээд цас чи нэг юм 40-50 см ордог байсан юм уу тэр үед яамар ч цас ордог байсан. Тэгэл өнгөрөөл өдөржингөө унаад өдөржингөө хөрвөөгөл цасанд хөрвөөгөл тэгж амьдардаг. Гэр орноосоо одоо аав ээжийн нүдийг хариулж байгаа л мах зах борц морц хулгай хийж аваад энэ хойтлын хадан дээр очиж чанж иддэг байсан. Тийм л дорсомж байна да. Тэгэл ингээл хөөхд наст тэр л одоо хамгийн чухал. Нэг удаа ангийнхаа хүүхдүүдтэйгээ нийлээд сургуулийн дотор байраас сэвэр хулгай хийгээд тэгэл тэр миний одоо амьдралдаа үйлдсэн нэлээд том нүглийн нэг баг. Тэр нэг сэвэр хулгай гээд оромог гэдэг тэр оромог аваад тэгээ цахилгаан гитар хийх гэж байгаа байхгүй. Тэгээд нэг тийм утас олдохгүй. Тэгээ зүрхүүч гэдэг нэг тийм соронзон гаргаж байгаа тэгээ цахилгаан гитар хийдэг байхгүй. Тэгээд нэг зүрхүүч хийх гэсэн чинь нөгөө зис утас олдохгүй болох тэр сургуулийн дотор байрлал орж сэвэр хулгай хийгээд тэрнийхээ нэг утсыг хөвж жагаад тэгээ зүрхүүч игээ тэгээ багштай баригдаад багштай задуулаад тэгээ задуулчлаа гэсэн чинь аав бас дахид манай аав чинь сургуулийн захируулсан аав бас дахид задуулаад манай аав тийм хулгайч байгаа гэл ингээл задуулаад өсчихсэн. Тэгээд энэ Цэцэн улс намын хүрээ хийд энийг манай өвөө лам байсан. Тэгээд яг 90-ад оны их үеэр ардчлал болоод сүм хийд сэрхэхэд манай өвөө тэр үеийн нутгийн одоо Бандхай гэд нэртэй 5 хүн байсан санагдаж байна. 4-5 хүн байсан санагдаж байна. Тэдэр нийлээл ингээл хурал номоо сэргэн байна ингээл манай аав чинь бас тухайд сургуулийн захирал байсан байна. Сүсгтний холбооны тэргүүн гэнэ юу гэнэ сая нэг тийм ярьчдгийг тэгээ хийжсэн. Тэгээ одоо ингээ сайхан хүрээ хийд болоод өргөцсөн юм сайхан байгаа. Их баяртай байна. Энэ сумын ламаас бас жоохон ярьцлага авъя. За сайн жижигхэн нэг тийм яриа авах. Сая бандал хам бурхныхаа талаар сая ярьсан яриагаа. Хүн болвол тийм бандал хам бурхныг шүтдэг тактик тийм сартуулын шүтэн бандал хам гэж ярьдаг байхгүй. Тэгээд энэ одоо хийдийн хүрээ хийдийн гол шүтэн бандал хам бурхан байгаа. Тэгээд бандал хам бурхныхаа талаар тавчгаан хүрээ хийдийн талаар болон бандал хам бурхныхаа талаар яриулмаар чамаас. Тэгээд чи эхлээд өөрийгөө тавчгаан танилцуулаад хиний уруудам яагаад лам болсон гэдэг талаараа. За 1990 онд би анх лам болсон. Аавыг майдэрч үг гэдэг. За миний нэрийг Цэнд Дэвш гэдэг. За тэгээ энэ дэр нэг юм ярихад за Сартуул төвний шүтэн Балдан лам сөхөөс Тэгшин хүрээний гол шүтэн Болгом сөхөөс байдаг. За Сартуул төвний гол шүтэн Балдан лам сөхөөс нь болохоор цагаан дэрхийн Дошгон дүр гэж үздэг. Зинш номлосон байдаг. За тэгээд Сартуул хүн Балдан лам сөхөөсийг тахих юм бол тэр лам сөхөөсний ивэлд маш зөргөн багтах боломжтой. Ойр татан тийм сурах шүтэн юм байгаамаа. Тэгээд тэрэг утгаараа Балдан лам сөхөөсийг Сартуулын шүтэн гэж нэрлэдэг. Танах чинь энэ хөл байсан тийм. Одоо байна уу? Танах чинь баг давхар махар байртай тэр хөөхөд багт чинь одоостаа лаг гэлдэг байсан та. Манайх сумын төвийн баруун урд руу байдаг байсан. Тэгээ хөөхд байхад одоо бол хидийнхаа зүүн талдаа байрладаг. Тэгээ бандал лам шүтэний талаар, Балдан лам шүтэний талаар нэг тийм яагаад энэ сартуулуудын шүтэн болсон яагаад ингэсэн гэдэг талаар нэг тавчгаан тайлал хэлээч. За яг Балдан лам сөхөөс нь болохоор Сартуулын гол шүтэн болсны учир шалтгаан болохоор тэр одоо
Манай багш нэг ярьж ирсэн юм аа. Би тэрийг л ярий да. Би бол нэг айхтар нэг тийм яг түүх сурвалжны гаргаж ирж бол харж байгаагүй юм аа. За Балдан лам сахиусыг болохоор одоогоос их олон жилийн тэртээ энэ тэгшин хүрээ галуутан хүрээ гэж байгуулагдах үед гол дахиж яамалж одоо ажтыг авшиг нь авч исэн сахиус. Тэгээ тэр цагаас хойш эхлээд энийг бол Балдан лам сахиус, Сартуулын сахиус гэж нэрлэсэн. Энэ ерөнхийдөө давчлаад хэлэх юм бол 1695 онд галуутан хүрээ байгуулагдаад майныг хийдгэж байгуулагдсан. Тэр үеэсэд гол уншдаг одоо сахиус нь болохоор Балдан лам сахиус байсан. Тэгээд тэр цагаасаа эхлээл олон жил үе болмол загснаасаа болоод өдий хүртэл Сартуулын Балдан лам сахиусаа гэж нэрлэдэг болсон гэж багш маань гэж альдчихсан. Манай сүм хэд хүрээдийн хамгийн гол ажил майдар ирэх гэдэг төслөөд тийм. Тэрнийхээ талаар тавчгаа тайлбарлаж. За 1992 онд анхны майдар ирэх ёслолын үйл ажиллагаа болж байсан. Тэр үед би их бага настай багш нарыгаа дагаад явж идэх тийм баг хөвгт байсан. Тэгээ тэр цагаас хойш өнөг хүртэл их майдар ирэх ёслолын үйл ажиллагаа хийсээр өдий хүрсэн жил болгон хийж байна. За майдар иргэн гэдэг нь болохоор мянган бурхны орноос зам төвд залрах дараагийн бурхан бол майдрын гигийн гэж үздэг. Тэгээ майдрын гигийн одоо зам төв залраад амтны тусыг хөлдөж амтны зовлонг нэмгэлж ажттай хайрлахыг бэлэгдэж майдар их ёслолын үйл ажиллагаа хийдэг. Тэг яг бас талархаж л да энэ чинь одоо манай өөч хүртэл одоо энэ суурийг тавихад энэ хэдийн суур шавыг тавиал эхлүүлжсэн лам нарын нэг штэ тийм үү. Тий одоо сүүлчийн өгсөн өгдөөд нэг тэгээд энэ үйлргийг залгамжлуулж явж байгаа шамд бол маш их талархаж байна. Тэгээд сүм хүрээ хийдийн талаар нэг тавчгаан танилцуулга хэлээч. За сүм хүрээ хийд одоо 35 жил болоод 36 дахь жилээ болж байгаа энэ хийдийн талаар би нэг товч ярив тийм ээ. За 1990 онд хуучин тэгшин хүрээний цаны чойрын ном хилцдэг талбай дээр Монгол гэрийг хоёр талаас нь уулзуулж бариад хэр хурал намын үйл ажиллагаа явуулж байсан. За хурал намын үйл ажиллагаа явуулахад болохоор тэр үеийн сүсгтний холбооны дарга тавга өгшин байна. За тэр үед тэгшин хүрээ галуутан хүрээ шавлан сууж байсан лам уургууд байсан. Тэр дотор бол өөрийн чинь одоо өвөө байсан. Эдгээр улсууд анх хоёр Монгол гэр барьж хурлаа орж байгаад намар нь сахиусны өргөө залсан байгаа болгосон байгаа. Тэр хийдийг бариад хурал намын үйл ажиллагаа эрхэлсэн. За одоогоор бол манай хий 6 дугантай 13 юутай суврагтай. За хөрдөх маш олон байгаа. Тэгээд хэрмаашаа тэгээ сургуультай манайч нэг уламжлалт хуучин татсан сургалттай газар шүү дээ. Тэгээд татсан сургалтын байр, сургалтын хичээл, тэгээд хоол ундны байр, галдгоох зэрэг юм тохиолдолтойгоор ийм үйл ажиллагаа явуулж байна одоохор. За гэлээлээ тэгээд ном буян номын үйл хэрэгт нь бас өндөр амжилттай. Би чамд бас нэг ном бэлгэлэх гэж байгаа. Энэ өт бодлого гэдэг яг Монгол түмний сэргэн мандалтын үзэл санааг ягс би тархины хагар гэдэг нэг пэйж хуудас ажилладаг. Тэгээд тэн дээр бас бидний ярилцлага тавина. Тэгээд буян номынх нь үйл хэрэгт нь сайхан одоо өндөр амжилт гэдэг юм уу? Нутаг орныхоо үйл хэргийг дааж сайн сайхан хуранч болох болтугай гэсэн ерөөлөөр. За ерөөл Батар шиг. За баярлалаа. Хэцүү болсон байна. За ингээд Сартуулын Жаахан намтай зооны өдрийн намбар амбагийн хөө мөнгө хатах маань одоо түрүү бүхэн байгаад байна. За ингээд хоёр гашмар компаниас одоо хоёр гашмарын захирал Ариуна ажил төрийн гавьяат ажилтан хоёр гашмар компани захирал Ариуна маань одоо түрүү бүхэнд хоёр гашмарын брэнд өтөдгөөнийг бэлэг болгоно гэж байна. За өчигдөр тэнд очинаас явдаг. За өчигдөр захаангийн төсөм хараад захан баян бүхэд хэмжээний өгөө самын зам тэнд очив. За байшааныг за намбар амбагийн ахын мөнгө цэцэг гэж байна одоо ийм хөө байж өдөр өхийг байж цагт өгч байгаа юм байна. За түрүү бүхэн идэг гэж. За ширүү цаа идэг авна түрүү бүхэн. Хоёр гисмараас өгөн тэ. За хоёр гисмараас өгчнөө чийгээ.
Хоёр гашуур компани дахиад ариуна гэж байна. Одоо ийхүү хоёр гашуураа бүтээгдэхүүний дээжийг үзүүр өгсөн мэдээ байна. За хөндрөө цаанаашаа. За аймгийн хөндрөө цагаалыг намсраа заана бодвол хүчит батраа. Отхон. Намбар амбаг отхон байна одоо. Чөнгөрсөн хөндрөө цаанаа шагнал гаргаж байна. За нааш. За түрүүн орчин шагналыг хүчит батраа намбар амбагийн хүчит батрах маань одоо хатуулж өгч байна. За зөвхөн зөвхөн энэ оргийн бохтой одоо хоёр гашмарын бүтэц. Улсамын гадаачроогийн ураг утминатмын ихэнх насны мөрдийн уртаны дөрөв магнат эрдэнэхэн сумын уяач төвдөнд орчин алаг цэцэн уул сумын уяач цэрэм нутгийн хонгор цэцэн уул сумын уяач аймгийн алдартай тав сүрэнгийн хонгор цэцэн уул сумын уяач цэрэм нутгийн хол сонгон сумын уяач инкойрын чарга тэргүүтэй өртөн гүлгүүдийн алдар талдыг дуудъя. Одоо насан сонгож ахнасан чил даагнаас нь дөхөөрөнөөс нь нүсгсэн үнгэрийн гайхамшиг хүлгүүдээ. Мөрө хамартай дуран харнуудтай хөндийн чиний чаттай хөтөр дуран дууратай хөнгөний хүн тохомтой хөөхөн цаваа хүүхтэй. Оскажуудын далтдгүй харин даасан гүйтгүй боркчуудын гүйтгүй бүргэцүүн гүйтгүй орон уян дэвтэртэй 30 хоногийн сайлгатаа осмаатагаа туртдаг уян тараас төрүүлдэг Туасрихом дарвандаган өргүн тадным магнатаас мөнгөн метадуулсан төмнийг тод магнат дарванжолоо турдан хүлгүүдээ Монгол улсын соёлын гаяа зэтгэлтэн мөнгөтөр ах маань одоо хүү хатан буугийн хамт одоо их насны мөрдийн төрөг тааж байгаа юм байна. За энэ өргөнчлөө ойс танилцуулнаа. Өргөнчлөө хүндэд төвдөнд санаа ургам бодвол мэдээж үр хөвгтөд хөлөөлөн таниулах өвгдөө цэгийн нутагс хаал голомтой хүндэтгэн дэвдэж галтачир одмын оргийн баяр төрөлцөн ирж ордон хүлгээ оролдуулсан оролдуулан оролцож эрхэм ахан дүү та бүхэндээ талархал илэрхийлье. Таны уйсан гүлэг галтачир одмын оргийн баярт зориулсан хордон мордын уралдаанд амжилттай оролцож төрийн мөнгөний хөртөлийг ийхүү өргөнжлөл байгаар шагналж шагнаваа. Галтачир одмын оргийн баяр зохион байгуулах ажлын албан 2026 оны 7 сарын 26 цэгийн нуур цэцэн болгосон байна. За баяр хүргэе. За ингээд мэрхэд Монгол улсын Зохон аймгийн цэцэн уул сумын галачир овгийн ураг утмын баярнаатын хязгаарлан насны уралдааны төрөв магнат зүү хангай сумын эрдэнэ баярын хөрөн сонгон сумын уяач төвдөнд орчинхээр сонгон сумын уяач бямсагийнхээр содон бажир төдөвтэй хөрөн Sen de üşüyor tane.
Em